Өнгөрсөн нэм гарагт болж өндөрлсөн бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуулийн үр дүнг өнөөдөр тус улсаас манай улсад суугаа элчин сайд Ковландын танилцууллаа. Бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуульд нийтэд 7 нэр дэвшигч өрсөлдөж, Нур хотон намаас нэр дэвшсэн Касим-Жомарт Токаев нийт сонгогчдын 70.96%-аар ялалт байгуулж шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуульд 6,504,000 сонгогч буюу нийт сонгогчдын 74.4% нь саналаа өгсөн байна. Харин манай улсад амьдарч буй Казахстан улсын иргэдийн 93.1% нь саналаа өгчээ. Улсынхаа нутаг дэвсгэр дээр бас гадаад улсад байгаа дипломат төлөөлөгчдийн газар гээд нийт 9,968 саналаа авах байр нэгдсэн. Ийхүү бас саналаа авах байр манай Улаанбаатар хотод байгаа манай элчин сайдын яамны байранд бас нэгдсэн болно. Анхудаа энэ сонгуульд 7 нэр дэвшигч оролцсон одоо том олон өрсөлдөгч оролцсон сонгуул боллоо. Тэгээд бас энэхүү сонгуульд манай төрийн тэргүүн Ил Басан Нурсултан Назарбаев оролцоогүй. Бас тэгээд сөрөг хүчний төлөөлөл гэдэг Амиржан Косанов бас энэ сонгуульд оролцсон өөрийн гэсэн онцлогтой болж байна. Казахстан улсын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Касим-Жомарт Токаев нь Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын өөрийнх нь нэр дэвшүүлсэн хүн. Бусад 6 нэр дэвшигчдэд анханасаа сонгогдох боломж байгаагүй хэмээн гадны хэвлэлүүдэд бичиж байгаа. Түүнчлэн сонгуулийн үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн 500 гаруй жагсагчдыг баривчилсан мэдээллүүд гарч байгаа. Үүнд тус улсын элчин сайд дараах тайлбарыг өгч байна. Энэ сонгууль дээр одоо бүх нэр дэвшигчнэрд адилхан боломж олгогдсон, хугацаа олгогдсон. Тэгээд өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрүүд амлалтуудаа сонгогчдод хүргэх, танилцуулах боломж нээлттэй байсан. Ер нь манай сонгуулийн үед сонгуульд явагдах өдөр хэмжлэн тухайн үедээ ямар нэгэн жагсаалт цуглаан хийхээ хориглосон байгаа. Казахстаны дотоод хэргийн яамны мэдээлэлээр бол Нурсултан болон Алмат хотуудад 6 дугаар сарын 9-ний өдөр 500 гаруй хүн баривчлагдсан гэсэн мэдээ байна. Сонгуулийн эртсэн сонгогчдод шинэ ерөнхийлөгчдөө сэтгэл хангалуун, нэр дэвшигчид ялагдлаа хүлээн зөвшөөрсөн, шударга сонгуул болж өндөрлсөн гэх мэдээллийг тус улсын дотоод хэргийн яамнаас өгснийг уламжиллаа. Шинэ ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев маргааш Нурсултан хотод тангараа өргөж ажлаа хүлээн авах юм байна.